За. Аска тодруулах гэсэн үгүй юу? Халдсан бүрэгтэй ордтой холбоотой мэдээллийг үзлээ. Тэгээд энэ халдсан бүрэгтэй ордын асуудал бол ганц ордын асуудал биш. Монгол улсад цаашдаа илэрч олдох энэ ховор элементүүд болон байгалийн баялагтай холбоотой асуудлууд дээр гарч иж байгаа үзэгдлээ л дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор маш их маргаан гарлаа. Нэг хэсэг нь одоо үүнийг ухаад маш муу үр дүнгууд гарч байгаа талаар ярьж тэр байтугай хөрөнгө оруулагчтай хөөж тууж тэнд байсан кемпийг нь нурааж ийм үйлдэл гарсан. Тэгээ үүний цаана юу байна вэ гэхээр энэ нийтийг хамарсан мэдлэггүйчлэлт боловсролын ойлголт муу байгаа байтал ялангуяа байгалийн шинжилгээ ухааны металлургийн боловсролгүй байдал нөлөө үзүүлж байгаа гэдээ бодож байгаа. Тэгээ энэ ажлыг ер нь хэр хийх ёстой гэж шинжээч нар үзэж байгаа юм. Ажлын хэсэг энэ дээр ярьж үзсэн үү? За нэгдүгээрт. Хоёрдугаарт эрх зүйн зохицуултыг давхардуулан хуульчсан ойлгомжгүй байна гэж байна. Энэ дээр шинжилгээ хийж үзв үү? Ямар хуулиуд ямар байдлаар давхардаад эсвэл ойлгомжгүй болоод сайжруулах ёстой гэж үзэж байгаа вэ? Энэ дээр саналууд бодиттой байна уу? Газрын ховор элементийн талаар гурав дахь нь газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар харилцан ойлголцол муутай байна гэж байна. Энийг яа гэж тавхан санал гаргаж байгаа вэ? Газрын ховор элементийн талаар маш ойлголтгүй байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа шүү дээ. Уран ухаж байгаа юм шиг, тоорын ухаж байгаа байдалтай иргэд олон нийт ойлгоод яваад байдаг. Энийг яаж шийдэх вэ? Дараагийн асуулт, дөрөвт асуулт нь орон нутгийн иргэд нутгийн захиргааны байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа хангалтгүй байна гэж байна. Үүнийг яаж хууль эрх зүйн болон практик байдлын хэмжээд сайн болгох вэ? Энэ дээр сайн загварууд байд юм уу? Үүнийг ажлын хэсэг хэрхэн сайн болгоё гэж үзсэн бэ? За, тав дахь асуулт нь энд салбарын яам мэргэжлийн байгууллага нь хэрхэн дүн шинж тавьж байгаа вэ? Тэдний байр суурь юу байгаа гэдэг тодруулж асууя. За Баярбаатар гишүүн хариулъя. За иргэдийн ойлголт сул муу байгаа гэдэгтэй бол санал нэг байна. Тэгээ энэ дээр ямар нэгэн байдлаар өнгөрсөн хугацаанд яг ийм зургаар ингэж одоо иргэдэд зөв ойлголт өгнө гэсэн ийм технологиор ерөөсөө ажиллаагүй. Үндсэндээ бол нэг төсөл хэрэгжүүлэгч л одоо иргэдэд ойлголт өгөхгүй л нэг бага явсан. Орон нутагчны хайхтар энэ дээр дэмжлэг үзүүлж яваагүй, төр өөрөө энэ дээр нэг дэмжлэг үзүүлж яваагүй юм бил. Тэгээ энийг одоо яг нэг тийм зөв ойлголттой тэр ойлголцлыг энэ төвшөнд хүрэх ёстой гэдэг зүйл дээр бол сонсгол дээр бол өндөр төвшөнд яригдсан. Бацамрлаг шүний ярьдаг. За хууль дээр их тодорхой байгаа. Ерөөсөө цөмийн энергийн хуулиар явах юм уу эсвэл ашигт малтмлын хуулиар явах юм уу? Өнөөдөр ингээд яг харахаар ингээд хоёуланд намарах гэдэг юм шиг. Эсвэл цөмийн энергийн яв. Энэ нэг юуг нь төр энэ улсын хурал парламент өөрөө энэ үйл ажиллагаа юуг нь гаргаж өгөхгүй бол хэрэгэлзээг нь гаргаж өгөхгүй бол хэрвээ цөмийн энергийн хуулиар явах юм бол энэ ураны асуудал руу явах. Ашигт малтмлын хуулиар явах юм бол ердийн ашигт малтмлын байдлаар. Цаашлаад нөгөө гарах тэзүү мэдүү хамаг зүйлүүд нь эндээсээ шилтгаалаа шал өөр болчиход байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас нэг хууль эрх зүйн хувьд ойлгомжтой. За газрын ховор элемент ерөөсөө түүгэндээ анх удаа нөөц тогтоож байгаа юм. Нийтдээ Монгол улсын хэмжээнд нэг 6 орд байна. Ганц одоо гайгүй боломжтой энэ халзан бүрэгтэй. За увсад нэг байна, өмнө говьд нэг байна, хинтийд нэг байна. Нөөцөл тогтоож эхэлж байна. За эдгээрийг нь бас хууль эрх зүйн орчин тэд нар бас гацаанд орцсон юм бил. Тэгэхээр эдрийг ингээд бүгдийг нарилгаж хагаад ер нь Монгол улсын ганцхан ховд аймаг гэлтгүүгээр ер нь Монгол улсын хэмжээнд энэ газрын ховрынхоо энэ нөөцийг тогтоогоод нэг өсөндөө одоо геополитикийн хувьд бол Монгол улсын хувьд бол бас нэг томоохон боломж хөзөр болж харагдаад л байгаа юм л да. Гол нь бидний дотоодынхоо ойлголцлыг арилгаж чадахгүй ээжиж гадны хөрөнгө оруулалт татна гэдэг маань өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал орчод байгаа учраас сонсголын гол агуулга бас гадны хөрөнгө оруулалт руугаа нэлээд рүү дотоодын ойлголт руугаа нэлээдгүй чиглэсэн гэдэг. За орон нутгийн иргэдэд бол одоо тэр нэг дундын сан гэдэг зүйлийг одоо төсөл хэрэгжүүлэгчээс байгуулад тэр сангийн нь одоо өдөртөх зөвлөлд одоо тузан гэдэг юм уу тухайн сум орон нутгасаа байгаа тэндээсээ төсөл хэрэгжүүлэгч тодорхой одоо төсвийг тэнд төвлөрүүлж идэг тэрүүгээр нь орон нутгийн одоо иргэд нь өөрөө
шийдвэр гаргаад хэрхэн юундээ зарцуулдаг ийм байдлаар бас явахын боломжийг хүртэл одоо бид нараас давхар яриад явж байгаа. Энэ өөрөө ч бас иргэдтэй өр өгөөчтэй. Тодорхой төвшин тоор нутгийн иргэдэнд хөрөнгө оруулалтын асуудлыг бол өөрсдөө шийддэг байх хэрэгтэй гэдэг ийм зүйлээр бол асуудалтай хамт явж байгаа. За сүүлийн асуултанд бол дамжин нэм сайд хариулах байх л гэж бодож байна. Яг салбарын яам нь өөрөө энэ дээр яг ямар бодлого гарч байгаа гэдэг нь бол танд дамжин нэм сайд дараа нь хариулах баха. За баярлалаа. Батцамбарл гишүүн тодруулъя. Энэ манай шинжээч нараас Батцамбарл гишүүний асуултанд тусгайлаа хариулах хүмүүс байх юм бол гараа өргөд хариултаа өгч болно шүү. Тий. За Батцамбарл гишүүн тэгвэл тодруулъя. За яг ер нь одоо миний зүгээр хараад байгаа нь нийтийн мэдлэг олгох нэг юм чухал асуудал байдаг шүү. Шинжээчнэр бас энийг сайн анзаарсан байх гэж би бодож байгаа. Өмнө бид нар урааны хэлцээр асуудал, гэрээний асуудал ярьсан туван гишүүн хажууд байж сайд байсан. Ямар тийм мэдлэггүй дорой буурай байна гэдэг бид нар харсан шүү дээ. Тэгэхээр энэ эрдэм мэдлэгжүүлэх, нийтийг боловсруулах ажил дээр ялангуяа нэрд соёлын салбарын ойлголтыг энгийн чилж иргэдэд өгөх асуудал орхигдоод байгаа. Үүнийг салбарын яам, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид маань хийх хэрэгтэй байгаа. Энийг бас бичлэн мэдэрсэн энэ сонсгол зохион байгуулсан ажлын хэсэг бас анхаарч ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээ энэ хороодын, байнгын хороодын хамтарсан хурлын дүгнэлтэн дээр энэ орох хэрэгтэй байдаг. Энийг л би одоо тодруулж асуумаар байгаа. Энэ дээр бас мэргэжлийн хүмүүс юу бодож байна? Хоосоо харахгүй дундуур яаж энийг ойлгох вэ? За 8 номерын микрофоныг нэ. Өөрийгөө танилцуулаад асуултанд хариулна. За сайн байцгаана уу. Байгаль орчин нийгмийн нөлөөллийн асуудлыг хариуцж байгаа шинжээч Наран Цэцэг байна. За энэ төслийн хувьд болохоор түрүүн Одон жээ сайдын асууснаар болоод одоо 24-нд гадаадын мэргэжлийн байгууллагатай хамтраад төлөв байдлын судалгааг нэлийн дэлгэрэнгүй байдлаар олон улсын стандартад нийцүүлээд хийсэн. Техник эдийн засгийн үндэслэлийг мөн олон улсын стандартын дагуу 43.101-ээр хийгээд Монгол хувилбар руу батлуулааг байгаа ч гэсэн хийгдсэн байгаа. За нийгмийн мэдээллийн хувьд болохоор энэ орд маань өөрөө хайгуулын шатанд явж байгаа орд, энэ хайгуулын шатны үе шат маань маш олон бэлтгэл ажлуудыг хийх үе шат байгаа. Түрүүн техник эдийн засгийн үнэлгээ, наривсан үнэлгээ батлагдсан байна гэж хэлж байна. Энэ нь бол бэлтгэл ажлын шатанд буюу хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор батлагдсан хангалттай эцсийн хувилбар бол гарч амжаагүй байгаа. Одоо энэ хайгуулын наривсан агууллаар болоод ордын наривчилсан мэдээллүүд гарч ирснээрээ энэ төсөл маань өөрөө наривчилсан. За нэмж хариулт өгье. 8 номер. Тийм. Одоо оновчтой мэдээллүүд үнэн зөв гарч ирж байгаа тэзүү дээрээ наривчсан үнэлгээнд дээрээ буюу одоо нөгөө экологи эдийн засгийн үнэлгээ эцсийн хувилбар нь гарч ирэх арай энэ ажлын дараа гарч ирэх учраас хүлээгдээд байгаа. Тэгээ мэдээллийг зөв болгож иж одоо нөлөөлөлт одоо усны хэрэглээ болон бусад нөлөөлийн мэдээллийг зөв болгож иж иргэдэд мэдээлэл хүргэх гэхээр мэдээллийн нөгөө эцсийн хувилбар гараагүй байгаа учраас хангалттай яг үнэн зөв мэдээлэл очихгүй байгаа гэж энэ төслөөс бол харагдаж байгаа. Яг төсөл хэрэгжүүлэгч яг ямар юм менежмент баримтлах вэ гэхээр яг малчин иргэд буюу нөлөөлийн бүс байгаа багийн иргэдэд тулж очиод ингээд ганцаарчилсан асуулга авч нөгөө суур мэдээллүүдийг өөрсөндөө бас бэлдэх хэрэгтэй. Нийгмийн судалгаанууд бол 24 онд хийгдсэн олон улсын байгууллагатай хамтраад ингээд Монгол мэргэжилтнүүд хийсэн байлээ. Тэр судалгаа нь бол хангалттай болсон ч гэсэн юм ганцаарчилсан асуулга буюу суур мэдээлэл бүрдүүлэх судалгаа нь хангалттай бас За ундраа гişүн алга байна.